Хөтөлбөр Өмнөг аймгаас бэлтгэсэн сурвалжлагаар үргэлжилж байна. За улаан номд бичигдсэн нэн ховор тоороо модыг Өмнөг аймгийн Хамбогд суманд анх удаа мөчрлөх технологиор үржүүлэн ургуулсан байна. Мөчрөөр ургадаггүйгэх заалттай тус модноос 400 гаруй мөчр суулган амжилттай ургуулж чаджээ. Ингэснээр үндэслэн ургаж байгаа тоороо модноос нутгийн иргэд авч ургуулах боломжтой болж байна. За үзэгчдээ миний хажууд харагдаж байгаа энэхүү байгалийн ургамал нь тоороо гэх нэртэй говийн нутагт нэн ховорцсон ийм ховор ургамал байгаамаа. Тэгэхээр яг энэхүү ургамлыг бол нарийн голоос 5 жилийн өмнө авчирч суулгасан байна. Тэгэхээр энэ тоороо ургамлыг тарихын тулд үрээр тарилаа гэхэд ургах магадлал хувь нь бол маш бага байдаг байна. За иймээс өнгөрсөн хавраас эхлүүлээд бургасыг нь тайрч бургасаас нь өрцлүүлэх шинэ технологиг нэвтрүүлсэн байна. За ингэснээр бол энд харагдаж байгаачлан маш амжилттайгаар тоороо ургамал маань ургаж эхэлсэн байна. За ингэснээр Хамбогд сумын маань иргэд нэн ховорцсон тоороо ургамлыг бүгдээ хашаандаа тарих ийм боломж нөхцөл бүрдсэн байна. За ингээд тоороо буюу нутгийн хэлгээр энерги мод гэж ерөнхийдөө нэрлэдэг. Тэгээ тоороогоо болохоор энэ энэ хойно байгаа энэ модноосоо биднээс анх удаа Монголдо ерөнхийдөө анх удаа мөчрлөж үйлчлэгийг нь харандаалж ил талбайд ингэ суулгаж тарилж ургуулсан байгаа. Энэ болохоор нэг мөчрөөр ургадаггүй гэсэн тийм ерөнхийдөө заалттай мод байгаа. Тэгээ говьдоо бол ерөнхийдөө мэдээж хөлсийг бол чийгшүүлнэ. Ерөнхийдөө улаас мод шиг ерөнхийдөө маш том болно. Тэгэн гутаа нэг бараг 10 хэдэн төрлийн ондоо бас навчтай. Улаасны төрөл зүйлд хамаарах тоороо мод нь Монгол орны Өмнө говь, Ховд, Говьалтай аймагуудад ургадаг. Тоороо мод нь 5 сарын эхээр цэцэглэж 7 сарын эхээр үр боловсрч дуустдаг байна. Говийн мал тоороо модны залуу мөчрийг ихээр идэж гэмтээдэг тул ургах нөхцөл нь харьцангуй хязгаарлагдмал байдаг байна. 3 жилийн өмнөөс ерөнхийдөө энэ мөчлөн авсан энэ модуудынхаа шилжүүлэн суулгалт хийж энд мод дүржүүлэлтээр тарилсан байгаа. Тэгээ 3 жилийнхаа дараа буюу жишээл энэ 100 энэ хавар мөчлөн аваад жилийн нөхцөлтийг авч байгаа биднээс харандаалж хагаад ингэж мөчрлөж тарилсан байгаа. Яг одоогийн байдлаар болохоор нэг 400 гаруй ерөнхийдөө мөчрөө ургацсан байгаа. Тэгээ энэ жилээс ерөнхийдөө ингээд үндэслэх нь үндэслэхгүй нүү гэдгийг бүгдийг ингээд туршиж үзэж хагаад тэгээ бүгд нь ерөнхийдөө асуудалгүй үндэслээд ургалтаа өгсөн болохоор 400 гаруй ерөнхийдөө мод ингээд бий болсон байна гэсэн үг. Говьцөлийн элсэрхэг хөрсөн дуулын хавцал амны булаг шанттай ойрхон чиглэг орчинд ургадаг байна. Өндөр нь 6-аас 10 м, навчны хэлбэр олон янз байдаг бөгөөд нэг зүйлийн бургас, 8 зүйлийн улаасны навчны хэлбэрүүд зөвхөн тоороо модонд ургадагаараа онцлог байна.